Хаврын дунд сар ховд нутгийн малчтын хотонд ихэрдэл дагуулan ирж ёстой л төл малын дууд сангинсан сайхан хавар болж байна. Ховд аймгийн Уянч сумын Цагаан Төнг багийн малчин Отхон баярын хотонд 5 ихэр шиг мэндэлсэн бол 3 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Манхан сумын Улаан хүрээ багийн малчин Нямсүрэнгийн хотонд 3 настай хүрэн энгин ихэр ботго төрүүлсэн сайхан мэдээ байна. Монголчууд эртнээс нааш инг ихэрлэгийг сайхан цагийн эхлэлээ нутаг хошуу хүн зон амар амгалан байж мал сүрэг өсөн үржихийг бэлэгдсээр ирсэн байдаг. Энэ утгаараа аймаг сумын удирдлагууд малчин Нямсүрэнгийнд зочилж ингийн тэмээ ихэр ботхонд нь хүндэтгэл үзүүллээ. Анхудаага төлөж байгаа энэ хүрэн ингнээс ихэр ботго мэндэлж одоо манай ховдчууд өдөөг Монгол улсын хэмжээнд бас бэлэг дэмрэлтэй сайхан үйл явдал болж байна. За ингээд одоо мал сүргээ өсгөн үржүүлж байгаа малчин түмэн тэр дундаа одоо багийнхаа хамт олныг толгойж багийн засаг дараагаар ажиллаж тэмээгээ бас өсгөн үржүүлж байгаа Нямсүрэндээ гэрүүлдэн сумынх нь нийт ард иргэдэд бүгдэд нь ажлын амжилт эргүүлэн хамгийн сайхан бүхнийг хүсэн ёроё. Энэ баяр үйл явдлыг бас Монгол улсын төрийн тэргүүн засгийн газар бас мэдэгдэх болно. Ингээд амжилт хүсье. За баярлалаа. Би одоо бас тэмээчин болчиход айлын хотонд ихэр утга гарч ирнэ гэж сонссноос шиг хотондоо бол ихэр утга гарч байгааг болоод. Жогц санаагаа тэгээд их баяртай байгаа. Малчин Нямсүрэн 15 жил тэмээ маллаж байгаа туршлагатай малчин 2001 оны зуданд хамаг малаа алдан хүндхэн нөхцөлд байхад нь түүний аав хөөдөө нь 7 ботхтой инг таслан өгч өсгөн уржуулж яваараа хэмээн ёроолоо хайрлсан байдаг. Тэрэл цагаас эхлэн малчин Нямсүрэн байгаль цагаагаар эрсдэс нөхцөлд тэмээн сүргөө өсгөн уржуулж сум багийнхаа тэмээн сүргийн бүтцийг сайжруулахад анхааран тууштай зүтгэсний үр шимийг инхүү өнөөдөр хүртэж байна. Тэрээр Баянхонгор аймгийн Баян Дэлэг сумаас сүүний чиглэлийн Хавтхан удамт буур, Говьалтай аймгийн Шарах сумаас хос цогдортой буураар сүргийнхээ бүтцийг сайжруулан ашиг шимийг нь хүртэн явна. Манай нутгийн Манхан сум 300 мянга 400 толгой мал тоолсон. 3174 толгой тэмээ тоолсон байгаа. Тэгээд энэ манай сумын Улаан хүрээгийн малчин Нямсүрэнгийн хотонд маань бас ихэр утгатай инг төлөлсөн маань бас их бэлэгшээлтэй үйл явдал болж байна гэж үзэж байгаа. Бид цаашдаа тэмээ сүргийн үржил селекцийг сайжруулах тал дээр бас онцгой гарч ажиллана гэж бодож байгаа. Нямсүрэн аавынхаа таслаж өгсөн 7 ботхтой ингийг өдгөө 80 гаруй хүртэл өсгөн уржуулсан төдийгүй жил бүр 30 гаруй ботго хүлээн авдаг байна. Малчин Нямсүрэн их хөвчлэн уулархаг бүс нутагт тэмээ сүргээ маллаж инхүү өсгөн уржуулж явна. Говийн сүрлэг амтэн тэмээ нь говь тал хээрээс гадна уулархаг бүс нутагт дасан зохицох чадвартай гэдгийг батлан харуулж байгаа малчин юм аа. Уулын бүс нутагт одоо тэмээ малахад хүндрэлтэй зүйлүүд энэ бол одоо өөрөө говь талын амтан тэгээд би бол одоо дандаа уулд тэмээ маллаж өсгөж үржүүлдэг хүчир шүү. Тэгээд одоо ер нь өвлийн үлрэлт бол одоо идэж хэвтэр гэх юм одоо тийм хүндрэлтүүд гардаг. Манхан сум нь аймагтаа тэмээ сүргийнхээ тоо толгоогоор 3-т бичигддэг. Жилийн эцсийн мал тоолгоор 3173 толгой тэмээ тоолуулсан дүн мэдээтэй байна.